За энэ хуулийг нэрнээс нь өгсүүлээд ер нь бол дэмжихгүй байгаа. Гишүүдтэйгээ санал нэг байна. Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал муу байна. Эдийн засгийн эрхчлөөний нөхцөл байдал муу байна гэгмүүд нь за тэгвэл эрхчлөөний нэртэй хууль батлаад өгчиё гэж байгаа юм шиг юм. Нүд хуурсан юм шиг харагдаад байна. Миний ойлгож байгаагаар эдийн засгийн эрхчлөө гэдэг бол маш олон хуулиуд хамтдаа өргөж босгодог юм процессыг хэлээд байгаа шүү. Тэрнээс яг эдийн засгийн эрхчлөөний хууль гэж нэг хууль гаргаж ирж, нэг сувг гаргаж ирж түүгээрээ олгоод тэгээд эдийн засаг нь чигтэйхэн хэлээд ингэ явждаг зүйл гэж ойлгохгүй байна. Монгол улсын үндсэн хуулийн 5 дугаар зүйл 14 6 дугаар зүйлээр эдийн засгийн эрх хэрэгчлөөгөө үндсэндээ баталгаажуулаад өгчтэй. Энийг амьлуулах бусад та хэлээд байна л да энэ 200 гаруй хууль төчнөө хуулийг засах шаардлагатай гэдэг. Уг нь бол эдийн засгийн хөгжлийн яамнаас яг энэ эдийн засгийн эрхчлөөг боомлоод байгаа хуулиудын нэмэлт өөрчлөлт орж ирэх ёстой баймаар байгаа юм. Өмнөх ганц төмөр сайдын үед өгн онцлогоо аваа явж ирсэн эдийн засгийн хөгжлийн яамн дээр баг бэлэн л байх ёстой доо. Яг ямар хуулиуд бизнес эрхлэхэд саад учруулад байгаа, ямар хуулиуд нь энэ төрлийн оролцоог нэмээд байгаа, ямар хуулиуд нь тэг тушаа болоод байгаа юм бэ гэдгийг онцлол тэрийн өөрчлөлтүүдийг л эдийн засгийн хөгжлийн сайд нь барьж ирж орж ирмээр санагдаад байгаа юм. Энэ хуулийн заалтууд дээр одоо чи ямар шин юм байхгүй түрүүн зэнгүү гүшинтэй хэлж байгаатай санал нэг байна. Жишээлбэл энэ 7 дугаар зүйл дээр бол хэцүү заалтууд байна л д. 7-гийн 1 түрүүн бас жишээ дурдсан. Нийтийн ашиг сонирхлыг хамгаалахаас бусад тохиолдолд төрөөс эдийн засгийн эрхчлөөг хязгаарласан гэж. Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, нийтийн ашиг сонирхол гэж нэгт юу гэлж. 2-7-гийн 5 дээр тэр хувийн өмчийг шууд болон шууд бус хэлбэрээр хуран авахыг хориглоно. За энэ зөвхөн нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн. Нийгмийн зайлшгүй хэрэгцээ гэж юуг томилж байгаа. Одоо энэ нөгөө нэг худал мэдээлэл тараавал гэдэгтэй адилхан, бас энэ мөрдөн байцаалтын нууц задруулна гэдэгтэй адилхан нэг юм яаж тайлбарлаж болдог юм пүүл үүсгчээд байгаа чинь л манай хуулиудын зохицуулт нарийн биш байгаа чинь л ингэж асуудал үүсгэж байгаа шүү. Бусад энэ зах зээлд сөргөөр нөлөөлөд байгаа энэ эдийн засгийг тэлэхэд тэг тушаа болоод байгаа энэ хуулиудын өөрчлөлт хязгаар орж ирэх. Саяны энэ зөвшөөрлийг зэгцлэе гэдэг чинь бол учрал даргын санаачилсан хууль одоо энэ хуучин засгийн газрын хэрэгжлэх газрын дарга багтаа санаачилсан. Энэ засгийн газраас ер нь эдийн засгийн эрхчлөөг хангах талаар энэ нэг юм энэ гарчгаас өөр яг юу оруулж ирэх юм бэ? Бусад энэ эдийн засгийн эрхчлөөг хааж бooгаад байгаа хуулиудын өөрчлөлт орж ирэх юм уу үгүй юм уу? Энэ баялаг бүтээгчтэй дэмжих энэ багц бодлогын хуулиудыг оруулах энэ бодлогын хүрээнд энэ хуулиуд байгаа. За манай дээр бол энэ эдийн засгийн эрхчлөлийн хууль болон хөрөнгө оруулалтын хууль. За их хурлын дарга зөвшөөрлийн хууль. Энэ бүгд манай яам дээр боловсрогдсон хуулиуд шүү дээ, зөвшөөрлийн хуулиуд. За удахгүй одоо бид нэр хаврын чуулганд худалдааны хуулийг оруулж ирэхээр зохицуултын хуулийн бичлэлтийг хийгдэж байна. Худалдаа зохицуулт Монгол улсад байхгүй, хуульгүй байна. За дээрээс нь даатгалын асуудал байгаа. Бас зохицуулдаг олон зүйл. Сүүлийн бараг 10 жил санхүүгийн салбарын хууль эрх зүйн орчны бодиттой өөрчлөлтүүд ерөөс ороогүй байна. Энтэй холбоотой санхүүгийн салбарын зүйлүүдийг нэлээд орох. Ер нь эдийн засгийн хайл болох төрийн оролцоог багасгах, дотоодны бүтээн хөдөлж байгаа төсвийн хэмжээг багасгах, аль болох эдийн засгаа тэлэх, экспорт чиглэх, хөрөнгө оруулалтыг татах энэ бодлогын хүрээнд энэ багц хуулиуд ээжлээд яамд хуваарлагдаад хийгдээд босрогдоод явж байгаа. Тэгээ анхны хуулиуд нь орж ирж байгаа нь энэ. За мөн ашигт малбарлын хууль. Ашигт малбарлын хууль гэхэд л одоо гол хөрөнгө оруулалтыг гол татж байгаа уул уурхай ашигтны салбарыг бид нар эрэл хайгуулын ажил. За тэр олон гацаавуулж байгаа тэр роялти өс нэмэгдэх болон тэрний хувь хэмжээ тохирох асуудлууд гээд ер нь бүгдийг лиж бүрнээр нь оруулахаар орж ирж байгаа цуваад орж ирнэ. Энэ малгай хууль буюу гол эдийн засгийн эрхчлөөгөө бид нар тунхаглаж бидний барих гол зарчим юм. Дараа ерөөс энийг л барина. Энэ гол манлаач юм. Жишээлбэл одоо үндэсний аюул байдлын үзэл баримтлагад үндсэн хууль батлагдангууд дагаж үндэсний аюул байдлын үзэл баримтлагыг баталдаг. Үзэл баримтлага батлангууд гадаад бодлого, баталгаа хамгаалах номлолоо, цэргийн номлолоо өөрчлөө баталдаг. Гэх мэтийн одоо энэ бизнесийн үндсэн суур зарчмынхаа хуулийг бид нар гаргаад авахд дагаад энэ зохицуулт хийж байгаа 200 гаруй хуулиудад тусглаа болоод өөрчлөлтүүд ороод за ингээд засгаас өргөн барьж байгаа олон хуулиуд чинь дагаад ороод ирнэ. Ер нь энэ жил хаврын чуулгандаа багтаад эдийн засгтай холбоотой
энэ бодлогын реформын асуудлуудаа, эрх зүйн орчны өөрчлөлт асуудлуудаа нэг хийя гэж. Тэгээ энэ дээр бол бүхэл улс төрийн намуудтай хамтран ажиллахыг хүсэж байгаа. Энэ бол их хурлын энэ бидний энд 4 жилийн их том ажил болох болов гэж найдаж байна. За тэгээ 27 оноос улс төрчид ажил хийцгээхгүй байлгүй тэгж бодож байна шүү дээ. Нийгмийн зайлшгүй хэрэгцээ гэдэг нийт эрх ашиг гэл зөндөө тодорхойлдог. Онц байдал үе, онцгой байдал үе, дайн байдал, дайн бүхий байдал үе гэл. Гамшиг үе гэл олон зүйл болдог. Тэр үе тэрийг л багцаж хэлж байгаа зүйлүүд шүү дээ. Тайлбаруудын нэр томьёол дээр сайхан тайлбарлаад өгнө. Жишээл одоо галт төмөр гараад төмөрийн асуул аюуллахад одоо яралтай аж ахуйн нэгжүүдийг дайчлаад гал унтраахад дайчилдаг. Үер ус боллоо аж ахуйн нэгжүүдийн одоо машин тэр туулах чадвар тунш дээр дайчилдаг. Дайн бүхий байдал болох юм бол энд байгаа бүх машин техник хүнсний нөөцөөс ахуулаад олон зүйлийг дайчилна. Тэр нийтийн эрх ашиг гэж байгаа. Нэг талдаа бизнесийн эрх чөлөөг хамгаалах, нөгөө талдаа хэрэглэгч буюу иргэдийн эрх ашиг хамгаалах энэ хоёр зохицуултал байгаа. Тэгэхээр энэ нийт нийгэм гэсэн энэ ерөнхий нэр томьёог наривчлах, дотор нь задлах асуудлыг бүгдээрээ ажлын хэсэг байгуулах, тэр хилцүүлгийн явцтай сайхан оруулаад тэг мөр тодорхой ойлгож баруун. Дайн болоогүй, гамшиг болоогүй, онц байдал тохиолдог үед бол та тэхгүй гэдэг буюу хувийн хвшлийнхаа нөгөө хамгаалалтаа. Тэгэхгүй бас захиргааны журмаар янз янзын эрх хэмжээ хэтрүүлэх юм бас үүсэх тийм эрсдэл бас байна. Таны болгоомжлол зүг санал нийлж байгаа. Тэрийг нарийн томьёолоод ингэ явахад хаана ойлгохдоо л явчихна. За 200 хуулийг хэрэгжүүлэхдээ энэ зарчмыг баримтлана гэдэг. Үндсэндээ манай инх хоёр сайд бол асуудлыг мэдээд ойлгоол байгаа юм л да. Тэгэл уг нь энэ нэг хуулиар биш энүүгээр тогтоосон одоо зөв чигэндээ тааруулаад бид нэр ингэ зохицуулалтаа явна гэдэг энийг мэдээд байгаа. Тэгэхдээ заавал энэ хуулийг батлах гэдэг үндсэн зорилго нь бид тэр нэг бизнесийн зөвлөл гэдэг байгаа юм болоо да. Тэрийгэл нэг хуульчилж авах гэдэг юм болоо да л гэж хардж байна. Тий. Энэ өнгөрсөн өмнөх ерөнхий сайд нэг бизнесийн зөвлөл гэж нэг юм байгуулад баахан компаниудыг дэрэгдээ суулгаад тэнд нь ирэхгүй бол нэг дарамтлах маягтай нэг юм яасныг одоо хуульчилж аваад тэгээд тэр нэг бизнесүүд нь тэнд нь очихгүй бол бас болохгүй нэг ийм нөхцөл байдал бий болгоол нэгэ баталж авах гэдэг юм болж өөрөөр бол энэ нэг юм онцгой хэрэгтэй шаардлагатай юм ерөөсөө энд харагдахгүй л байгаад байх юм. Тэгээд энэ эдийн засгч нар намайг бодвол сайн мэдж байгаа үйлүүдээ эдийн засгийн эрхчлөө ингээд нэг цаасаар явчихдгүйг. Тэгээ та тэр бодлогын зөвлөл юу лээ бизнесийн энэ зөвлөл бол бизнес эрхлэгчдийн баялаг бүтээгчдийн статусын жоох өндөр болгоод тэр үг кологоо хэлдэг. Тэр гарч байгаа хууль тогтоомжийн саналаа хэлдэг. Заавал тэнд нь оролцоог нь хангах нэг юм л зүйл. Үнэхээр манай залуу хөшөд энэ дээр хэмзэглээд хэрэггүй гэдэвэл хэрэггүйгээр аваад болно шүү дээ. Уул нь энэ хэрэгтэй гэж би ойлгоод байгаа байхгүй юу? Аливаа улс төрийн одоо сонгууль ялсан намын дарга тэр ерөнхий сайд кабинетаа удирдахдаа бизнесийн дуу хоолой сонсдог ийм зарчимтай л болчихвол эндээс болоод буруутах юм алга. Сөргөн алга. Энэ уул нь их чухал хэрэгтэй гэж би ойлгож байгаа байхгүй юу? Тий. Өмнө нь зүгээр хэлбэрл яваад байсан. Одоо жоо статус нь өргөд та заавал энийг сонссон шүүл гэдгийг тэр ус төрчдөд л одоо нэг тохиуртай болгоод байгаа шүү дээ. Та заавал бизнесийн саналыг сонс. За заавал манай ч одоо энэ тоон статистик мэдээлэл гаргадаг төрийн байгууллага байж байна. Эдийн засгийн хөгжлийн ам нь байж байна. Хувийн хвшлүүд нь нийлээд танхим байгуулсан байж байна. Тэгээ одоо заавал нэг хэдэн компани тойрол суулгаж юм ярих юм бол энэ хэдээр яадаг. Тоогоо харж байгаа дүгнэлтийг гаргаад энийг юм заавал хоорондоо нэг уулзаад тэгвэл ингүүл яадгийн хөө гэж ярьдаг байдлаар энэ ажилтгийг хөөлжүүлж яах гэдэг юм байл гэдэг чинь тоо статистик дата мэдээллүүд нь байна. Тэрэн дээр анализ дүгнэлтүүдээ хийгээд бодлогын шийдвэрүүдээ гаргаад явдаг энэ бүтэн механизм нь ажиллаж байгааг нэг нь өөрөө тааш. Жишээлбэл хамгийн наазахын эдийн засгийн эрхчлөө гэдэг чинь хотон такси компани байгуулах гад хотон таксины компаниудад зээл өгөх гээд 2000 машин оруулж ирнэ 2 ээлжээр жолооч ажилуулна гэж хэлэхгүй байхыг л эдийн засгийн эрхчлөө гэдэг байгаа шүү дээ. Заавал энэ цаастаа цаасгүй тэр хотын даргатаа хэлчихэд л эдийн засгийн эрхчлөө хангагдчих гээд байгаа шүү дээ. За инхээр сайд. Бог гişүнэ яг наадах чинь л манай энэ дарганагт байхгүй байхгүй. Ойлгож байна уу? Энэ хязгаарлалцсан зохицуултууд байхгүй байхгүй юу? Байхгүй. Байхгүй да. Та олоодох байхгүй. Тийм болохоор төр хувийн хвшлийн хийж байгаа үйл ажиллагаанд оролцохыг хатуу хориглон гэж энэгээр чинь
хязгаарлалтууд хийж өгч байгаа байхгүй. Хязгаарлах хэрэгтэй байна. Төрийн албан хаагч иймд орж болохгүй, төр иймд орж болохгүй. Энд чинь тэр зохицуултыг хүн дээр хатуу штэ. Төрөө нэлээд хязгаарлаж. Энэ хязгаарлалтууд байхгүй болохоор сайн сайхан төлөөгөөд тэр такси бааз байгуулна уу, бусад нийтийн бизнесийг хийх орон зай руу төр ороод байгаа байхгүй юу? Өнөөдөр эдийн засгт төрийн өмчт компаниудын оролцоо өндөр болчиход байна шүү дээ. Энэ нь өөрөө эдийн засгийг боомлоод байна. Хувийн хвшлийн өсөлт хэлэх орон зайг хаагаад байна. Ийм төрийн оролцох олон зүйлийг хааж өгөө, багасгая. Төрийн өмчийн компани. За энэ хоёр сайдаа энэ бүхэл гишүүд санал нэгдээд шүү дээ. Тэ? Ер нь бол зарчмын хувьд над тунхагч юм бол үндсэн хуулиараа байгаа бид нар нэг л юмаа бодож байна. Тэгвэл бид нар ингээд орж ирчээд тэгтээ бид нар энэ засгийн газраар ажлыг нь хийх хэрэгтэй. Одоо энэ хоёр сайдад бол буруу өгж бас чадахгүй байна. Томилогдоод 1 сар болцсон. Тэгээ манай Монгол улсын ерөнхий сайд хэрвээ байгаа бол уг нь ерөнхий сайдтай байсан бол өнөөдөр энэ асуудал орж ирээд энэ 6 сарын хугацаанд чинь бүх асуудлууд нь орж ирнэ шүү дээ. Юу ч хийхгүй шүү дээ. Энэ хоёр сайдаа. Тийм танаар дамжуулаад би нөгөө нэг манай улсад байгаа бол тэр ерөнхий сайд хэлээд байна л да. Зандаж нар дарааг бол хараад байгаа шүү дээ. Байгаад ийлээ. Ерөнхий сайдыг олж харахгүй байна нэрнгээс. Хэрвээ Монгол улсад ерөнхий сайд байсан өнөөдөр татвар нийгмийн даатгалын асуудал хамгийн наазах нь орж ирсэн байх ёстой. Өнөөдөр таны яриад байгаа эдийн засгийн эрхчлөөний асуудал бүх зохицуулах ёстой 200 хуульчин засвар игээд ороод ирэх ёстой. Одоо энэ дагвад ороод ирсэн яамны мэрэгчлэн залуучуудаас бид нар санаа зовж хичиж шүү дээ. Эдгээр бүх асуудлуудыг мэдсэн, судалсан, тогтооцсон эдгээр ингээд нэг аваа явчихсан. Биднийг дооглоо сууж байгаа шүү дээ. Тэгэхгүй ингээд нэг эдийн засгийн эрхчлөөний хууль гэдэг нэрлэлцсэн тэрийг. Тэгээд нэг юм оруулж ирчээд бас биднийг бол дооглоо сууж байгаа яг үнэндээ дотроо. Тэгэхээр засгийн газар үнэхээр хангалтгүй байна гэж хэлж байгаа. Ялангуяа ерөнхий сайд. Улс төржөөд байгаа юм байхгүй шүү дээ. Энд чинь үнэхээр одоо энэ парламент орж ирээд нэг гишүүд чинь шинээр орж ирсэн 80 хүн шинээр ороод ирсэн. Жил хагасыг өнгөрөөцсөн. Тэгээ хамгийн том хүлээлттэй эдийн засгийн эрхчлөөг бий болгох, эдийн засгаа тэлэх, өрхийн амжиргаагаа дээшлүүлэх нэг ч алхам хийхгүй 1 жил 6 сар болчихно. Тэгээ парламент нь буруугаар нь аваа сууж байгаа байхгүй. Засгийн газар бодлого оруулж ирэх ёстой шүү дээ. Гишүүд нь өргөн байрахаар баталж өгдөг, хилцэж өгдөг. Засгийн газар нь өөртөө оруулж өгдөг. Оруулж ирдэг. Тэгээ үндсэндээ одоо засгийн газар нь PR-аа хийдэг. Их хурлын засгийн газрын ажлыг хийдэг болчихлоо шүү дээ. Засгийн газар нь хэзээ ажил хийх? Сая сайн зэрэг гişүү яг хэлж шít. Засгийн газар дэндүү залхуурж байна. Эдийн засгийн эрхчлөөгөө сайжруулъя гэсэн чинь эдийн засгийн эрхчлөөний хууль гэдэг цаас оруулаад ирсэн шууд. Тэгээ энийг ингээ өөрчлөе гэхээр тэгвэл тгий ажил хэсэг байгуулаад та нар өөрчлөөд өгөөч. Нөгөө талдаа нөгөөдөл нэг юм PR-аа хийгээд ажлыг нь их хурл хийдэг боллоо. Ер нь Монгол улсын засгийн газар инкубатор төв боллоо. Ерөнхий сайдын суудлал нь ерөнхийлөгчд нэр дэвшигчийн инкубатор, дэд сайдын суудлал нь их хурлд горилогчдын инкубатор. Зүг бэлтгэл хийдэг газар болчихлоо шүү дээ. Нүгэл шүү дээ энэ бол. Монгол орны хувь заяагаар сонгуулийн PR хийж штэ. Энэ бол нүгэл штэ. Одоо Монгол улсын ерөнхий сайд залхуудаа биш ажилсаггүй ухаантай хүн. Бид нар аль эртнээс нэг мэднэ. Яагаад хөдөлгөхгүй вэ гэхээр илүү үйлдэл хийхгүй байж байгаа ерөнхийлөгчийн сонгуульд орох гээд. Энийг бүгд мэдж байгаа. Манай энэ хоёр дарга яаж ч үрчигээд энийг бүгдээрээ мэдж байгаа. Гэхдээ хүнд юм ярмаар байна. Хөнгөн байгаа залхаж штт. Бүтэн жил 6 сарын засгийн газар их хурлчин хөнгөн байлаа штт. 6 дугаар сарын 13-нд байгуулагдсан засгийн газар. Та бол яах вэ? Нэг сарал болж байгаа. Одоо хүнтэйгээс танилцж амжиг байгаа штт. А энэ ерөнхий сайд чинь байгаа бол 6 сарын өмнө томилогдсон. Эхний 100 хоног дээр бодлогоо танилцуулаад энэ намрын чуулганаар өнөөдөр эдийн засгийн эрхчлөөг хангах хуулиудаа, татвар нийгмийн даатгалтай холбоотой хуулиудаа, өрхийн амжиргаагаа бодсон зохицуултуудаа оруулж ирээ батлуулаа сууж явах хэрэгтэй байсан. Тэрийг л хэлээд байгаа. Тэгээ та ерөнхий сайдтай хэрвээ уулзж байгаа бол очиод нь хэлээд өгөөрэй. Байна уу байхгүй. Зандаа шатар дарга бол энийг сайн ойлгож байгаа. Монгол улсад ерөнхий сайд алээ ардын намаа.